Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийн цэргийн гавьяаны улаан төвийн одонд зэвсэгч хүчний 256 дугаар ангиас бэлтгэн хүргэж байгаа. Учир юу вэ гэхээр Монгол цэрэг бас энхийг зохиулах үйл ажиллагаанд оролцсны түүхт 20 жилийн энэ одоо 5 дугаар сарын 29-ний өдөр тохиож байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийнхээ зочныг та бүхэндээ танилцуулъя. Өөр Хангай аймгийн цэргийн штабын дарга Хурандаа Дэлгэр сайхан танд бас энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та хүч гисэн бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр бас Монгол цэрэг энхийг зохиулах үйл ажиллагаанд оролцсны түүхт 20 жилийн бас тохиож байгаа юм байна. Тэгэхээр Өөр Хангай аймгийн маань хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа юм болоо. Энэ асуултаар бас яриагаа эхлэе гэж бодож байна. За Монгол цэрэг одоо нэгдсэн үндэсний байгууллагын энхийг зохиолын ажиллагаанд оролцсны түүхт 20 жилийн одоо тэмдэглэл өнгөрүүлэхээр бид бүхэн тусгай төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. За энэ ой маань одоо зөвцөгчний түүхэд 101 жил Монгол цэргийн өдрийн бас баярын арга хэмжээтэй давхцсан бас бид нар бас зохион байгуулсан зарим арга хэмжээнүүдээ тэр хүрээндээ бас энхийг зохиолын 20 жилийн зориулаад бас зарим арга хэмжээд явуулсан. За энэ 5 дугаар сард бол бид одоо ингээд энэ телевизийн одоо нэвтрүүлэг бэлдэж байгаа энхийг зохиолчтойгоо бас оролцсон амьдрал түүх одоо туршлага сургамжаас танилцуулсан телевизийн одоо баримтат богино хэмжээний нэвтрүүлгүүд хийж байгаа. Мөн одоо Ерөнхий Улсын сургуулийн ахлагын сурагчдад энхийг зохиолох ажиллагааны үүсэл хөгжил ачаал хөдөл Монгол цэргийн өрнөнд очиод ямар үг гүйцэтгсэн, юу хийсэн, ямар гавьяа байгуулсан бэ гэдгийг тэр сурагчдаа бас яриа таниулга одоо сурталчилгааны ажлыг бас зохион байгуулж байгаа. За мөн одоо саяхан одоо энэ Монгол цэргийн нэгдсэн улсын байгууллагын хэсэг 20 жилийн зориулж аймгийн одоо ерөнхий улсын сургуулиудын хэмжээнд дөл цэрэг спортын зохицуулт тэмцээнийг өнгөрсөн 7 хоногт амжилттай явуулж дүнгийн гаргасан байгаа. За таны хүсэл одоо энхийг зохиулах үйл ажиллагаанд анхлан оролцсон 20 офицерын нэг гэж сонссон юм аа. Тэгэхээр энэ талаараа бас тодруулж ярил хэдэн онд юм бол хэрхэн оролцож байсан юм бол за хаашаа одоо явж байсан юм болоо хэдүүл явж вэ? За би бол одоо Монгол Улсын зөвлөгчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бас анхны офицеруудын нэг үл яг юм уу. Би тухайн үед 2002 онд 2 оноос би зөвлөгчний 150 дугаар анги буюу одоо манай ард түмний нэрлэж яснаар элитийн батальон албааж байсан. За ингээ 2003 онд Америк нэгдсэн улс одоо Иракт дайны ажиллагаа явуулсан. За энэ 5 дугаар сарын үе байсан. Тэгээ энэ дайны ажиллагааг одоо явуулсны дараа энэ дайнд одоо дайны одоо тэр Иракийг сэргээн босгох, Иракт одоо хүмүүнлэгийн тусан дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн тус зэмлэх зорилгоор одоо олон үндэстний одоо хүчин нэгдэж эвсэл байгуулсан Америк тэргүүтэй дэлхийн 30 гаруй орон. За үүнд бол мөн Монгол улс нэгдээ ороод энэ хүрээндээ Иракийн эрхчлэн ажиллагаанд явах одоо юм бэлтгэл ажлыг хангаж хууль гаргаж ингэж эхэлсэн байгаа. 2002 онд одоо энхийг дэмжих ажиллагаа нэгдсэн улсын байгууллагын энхийг дэмжих болон олон улсын бусдад шаардлагатай тухай Монгол улсын байгууллагын 2002 онд батлагдчихсан улсын их хурлаар үүний дараа нэг жилийн дараа л одоо энэ Иракийн эрхчлэн ажиллагаанд оролцох шийдвэр төр засгийн удирдлагаас гаргаад ингээд энэ хүрээндээ одоо би 150 дугаар ангид албааж байсан офицер ахлагч тэнд албааж байсан гол ихэнх хүмүүсийг бол оролцуулах тийм шийдвэр бас бид нар ч гэсэн оролцъё гэдэг бас өөртөө саналыг өгч ингээд анх одоо 5 сараас 8 сарын хооронд 3 сарын хугацаатай бэлтгэл сургуультай хийж ингээд 2003 оны 8 дугаар сарын 30-ны өдөр их орноос мордож Иракт одоо 6 сар үргэлж тэгээд 2004 оны 2 дугаар сарын дундуур бас ирж яснаа тодхон санаж байна. Тэр үед одоо ингээд явлаа гэхээр арга гэрч юу гэж хүлээж авсан бэ? Өөрөө хүсэлтээрээ явсан уу? Тухайд одоо жанжин штаб одоо утлаан байгууллагын амнаас бол ер нь л одоо 150 дугаар анги явах хэрэгтэй. Энэ бол энэ чиглэлийн анги тийм ээ. Энийхийг сахиулах чиглэлээр ийм чиглэлээр одоо байгуулсан одоо бэлтгэл сургууль хэлцгийсэн анги та бүхэн явах хэрэгтэй гэдэг ангинаасаа тийм сэтгэл зүйн одоо бид бэлтгэжсэн. А бид ч гэсэн одоо нэгэн тал одоо бас цэрэг хүн өөргөлөөс их орныхоо өөргөлөөс тангар өгсөн юм чинь яваад ирээ үзье гэж байсан. Тэг ямар байдгийг үзье. Тэг яг хөө замын дундаас бас 10-аад хүн одоо манай ангиас бөөнөр юм гэж 10-аад хүн бас ар гэрийн одоо шалтгаанаар гэх юм уу ар гэрийн дургуцаад бас ар гэрт насаас асуудал байсан баг. Тэг ар гэрийн шалтгаанаар одоо явахгүй гэлэр хийлээд гарч ирсэн. Тэгээ босд нь бол бүгд бид нар л явнаа. Яхаа өмнөх 3 сарын бэлтгэл чанга байдаг гэж сонссон л та. Одоо тэглгүй яг бид нар ч данхуудаа ажиллагаанд зогсож байгаа дайны нөхцөлд тийм ээ. Нэгсдээ дайн шүү дээ дайны дараах гэтэл одоо дайны дараах нөхцөл байдал гэж очиход бол
хэд хоног жоох намжин байдал болсон боловч тэгэл тэр Иракт очиод бидний оцсоос хойш тэг сарын дотор тэгэл ерөөсөө нөгөө зэвсэг төлөвлөлүүд нь одоо зохион байгуулалтанд ороод нөгөө алан ядгуул ажиллагаа дэлбэрэлт одоо өдөр шөнөгүй одоо бууддаг ийм ажил одоо боон дуусгас одоо дэргэд бууддаг, дээгүр бууддаг ийм ажиллагаа байнга хийчихсэн. Ийм л нөхцөл бид нар одоо 6 сар үргэлж сэтгэл ирсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө хаанхын цэргүүд тэр үед бас үүрэг гүйцэтгэжсэн бэ. Ер нь сонсож байсан л та өмнө нь ер нь Монгол цэргүүд л ирлэх байдаг юм байлээ гэж би бас сонсч байсан юм байна. Тэр үеийн бас дурсамжаас нэг ярил. За тэр Иракийн эрхчлөө ажиллагаанд орцоо бид тэр Иракийн тэр Аль-Хилла гэдэг хотод Иракаас одоо Багдадаас урагшаага баруун зүүн урагшаага 130 км орчим зайд байрладаг Хилла гэдэг эртний тэр Бавилон гэдэг одоо улсын одоо нийслэл байсан хот одоо төгөн дурсгалт газартай тийм хотод Хилла мөрөн одоо дундуур нь урсдаг том мөрөн тийм одоо хотод одоо бид нэр олон үндэсний дэв зүй Польшийн толгойлсон одоо нэг хэсэг тийм одоо сектор тийм Польш ус толгойлж тэрний одоо ард хангалтын баазын аюулгүй байдлын хангах үүргийг авч бид нэр 6 сарын үүргийг гүйцэтгсэн. Тэгэхэд одоо бид нарт Польш, Америк нэгдсэн улс, Урамын, Словак, Эслован, за сүүлд нь Филиппин, Монгол гэсэн улсууд л одоо тэнд үүрэг гүйцэтгэж байсан. Сүүлд нь бас бид нар явхад ганц 2 улс нэмж ирсэн юм аа сайн санахгүй. Монгол хүмүүслэгтэн зэрэг ер нь нэг газарт хурдан тасан зохицох чадвартай гэдэг юм билээ. Тэгээд одоо хоол хүнс усны асуудал бас гардаг. Энэ асуудлуудаа бас тэр үедээ хэрхэн зохицуулж ямар байв? За Монгол хүн бол ер нь дасан зохицох чадвар бусад хүмүүсээс бол харьцангуй амархан хурдан тасдаг. Тэр дасан зохицсон зүйлдээ амархан одоо өөр юм болгож одоо өөрсдийнхээ тийм ээ нөгөө амьдралын хэмжээнд оруулж чаддаг тийм бас гайхамшигтай хүмүүс юм байна гэдгийг бол харж ялаа л да. Бид нар чинь бол одоо тэр ажиллагаанд очил юмханаар юм хийдэг байлээ шүү дээ. Бид нар чи аваад өмсөх хувцастайгаа нэг ойр зургийнхаа юмтай явсан. Тэр үед бас улс орны эдийн засгийн байдал тийм сайн амаргүй л байсан. Юм болгоноор хангаж чадахгүй. Бусад улсууд бол дэж юм болгоноор хангаал тансаг их л сайхан ярдгэл байсан. Бид нар тэрэн дээр бол ерөөсөө одоо янз бүрийн байдлаар хандаж ондож одоо юу гэдэг тийм асуудал байхгүй. Бид нар бол чадна бүтээн гэх. Тэгээд Америкийн нөгөө хээрийн бэлэн хоол гэдэг байдаг шүү дээ. Эмраа гэдэг одоо том ингээд зузаан цаасаа харьцагтай одоо манайхаар бол явгын хайрцаг. Тийм хайрцагч ингээд скотчж байгаа бид нэ. Зүсээ тэгээд нөгөө төмбөш гэдэг шүү. Дотор нөгөө ариун цэврээр гэдэг ном дэвтэр одоо юу гэдэг тийм ээ. Тэгээд одоо гэр бүлийнхаа зураг дурсгалынхаа зүйлийг тавьдаг. Ингээд бүр ингээд 2 3 одоо давхар шаталтай. Тэгээд гадныхан орж ичээл үтсэл хүү та нар ямар мундаг миний яаж хийсэн бэ? Бид нөгөө хаягдсан одоо тийм ямар нэгэн хайрцаг одоо тэгж анзаал айгүй гоё өөртөө зүг зохируулаад хийглээд ингээ болждаг байсан. За очоо хоол ундны хувьд бол үнэхээр одоо бид нар нөгөө соёлын шок гэж юмд орж ирсэн. Бид нар ч одоо нөгөө өөр орнд төлдөж би анхудаага л одоо дөнгөж авцааруулаад тэгээд удаачгүй байсан. Тэгээд анхудаага л ярах гэдэг одоо гадагшаа явж байгаа байхгүй юу. Түүнээс хойш би олон оронд бас явсан л да. Арим зөвсгчнийхээ бас юугаар одоо ажил албан ажлын шугамар хийжээс ажилтай холбоотой дэлхийн нийт 40 гаруй орноор явсан байдیں۔ Тэгээд ингээ анхны одоо орн тэгээд тэр дааны нөхцөл очсон мэдээ сэтгэл зүйн байдал нэлээд их тарамттай байна. Тэгээ очиход хамгийн гол юм л Америкууд бол ер нь тэр хоол хүнс тэр ардлан анхуу хангалтыг бол номер 1 төвшөнд бэлддэг. Тэрэнд бол хүн бол дуртай хоол идэх. Бүх юм билээ. Ингээд хоол нөгөө сонголттой бол тийм ээ. Би нэгдүгээр идэх шөлтөө хоол идэх, дахианы махтгүй, хааны махтгүй, ус уух, ундаа уух, кола уух, маружи идэх, маружин олон төрлөө шүү дээ тийм. Тэгээ бүр одоо би грацгүй вино уух тийм ээ. Грацгүй пив уух бүгд сонголттой. Би ч одоо тэгээ тортой идэх өстой алим жимс тэр амттан бүх юм би. Тэрэн дээр тэнгүү манай хүмүүс чинь нөгөө эхлээ нөгөө тим юм үзэг хүмүүс чинь эхлээ нөгөө бидний сэтгүү чи их гайхаад тэгэл нөгөө хоол ундаа бас нөгөө 5-5-нд жоохон хоол хийгээл авдаг тийм ээ. Тэрийг нөгөө яаж барахгүй шүү дээ. Тэгэл бас сүүлд нь бид нар тэрийг хэлээр цэргүүдтэй манай ангихгүй ерөөсөө босч очоод өөртөөхөө одоо идэх хэмжээгээр аваад нэмж идэхээр бол хангалттай чөлөөтэй байгаа. Бид ч нөгөө аяглаад өгсөн, тавлаад өгсөн юм идэх хэрэгтэй гэсэн тэр сэтгэхгүй бас байсан. Тэгээс сүүлд аяндаа нэг богино тодорхой хугацаанд тэр үл харилдаг юм лээ. За усны хувьд бол одоо дандаа цэвэр ус, цэвэршүүс ус хэрэглэдэг байсан. Хэд дахин шүүсэн ус. Тэгвэл мэдээж тэр ус бол бидэнд тэр ус хатуулан янз бүрийн бидэнд тохирохгүй шүү дээ. Тэгээ одоо гүйлэх одоо янз бүрээс одоо хямрах зүйл одоо ажиглагдах ажиглагчлээсэн. Гэхдээ бид нар дандаа цэвэр ус их хэрэглэдэг байсан. Очсон газрынх нь ард түмэн нэр нь ямар хөө байдалтай байсан.
Дайм болж байгаа газар ямар л өттэй юм ш. Тэгтээ бас ингээ баахан буу урдсан одоо янз бүрийн одоо дөрөвд хувц өмсдсөн хоёуг дуулгаа агцсан цэргүүд ирэхээр чинь тэр ард юм бас хэдий аюулгүй байдлыг хангах гэж ярьж байгаа нь сайхан боловч тийм ээ их орных нь газар ширүүн дээр одоо ингээ өөр улсын хүмүүс ороод ирнэ хинч сайхан санагдахгүй нь бол ойлгомжтой. Наана бол инээгээл сайханлаг айгуул харцдаг. Цаана мэдээж өөр юм бодоод байгаа шүү дээ. Бид нар ч бас тэрэнд нь уялдаа сонор сэрэмжээд дэвшлүүлээл ханддаг байсан. Наана бол сайхан яах вэ? Ерөнхийдөө одоо бид нар туслах гэж байна. Энэ дайныг зогсоох гэж байна тийм ээ. Энд одоо амгалан тайван байдал, аюулгүй байдлыг бий болгох гэж байна. Нэг тайван тогтоох гэж байна гэсэн одоо бид нарт бол хандаад яах вэ гэдэг. Гэхдээ цаанаа бол мэдээж их орныхоо газар шаваа одоо нутгийг одоо энэ хүмүүс алдчих вэ тийм ээ гэсэн эмзэглэл хинт ч л байдаг. Илт харагдтiivл нүднээс нь харагдчихсан л да. Наана бол утлаа нэг гэдэг байдлаар харцдаг л байсан л да. Цаанаа бол айдастай мэдээж энэ хүмүүсээс болгоомжуулсан тийм ээ. Бас бидэрт бас тэр болгон юм ярихгүй нууцлан бас мэдээлэл бидний болж байгаа үйл явцын мэдээллийг гадагш нөгөө өөрсдөө талын хүмүүст өгөх мөх гэл янз бүрийн юм их болно шүү дээ. Бид нар тэрэнд тохирсон үйл ажиллагаа янз бүрийн мэдээлэл зэтэл бас өгөөд байхгүй тэр хүмүүсийг бас хяналттай тэр байлгадаг байсан. Тэр Иракийн одоо энгийн иргэд үе тэр хотын ард иргэдээс манай баазад орж ирж ажил их юм л дээ. Нөгөө цэвэрлэгээ үйлчилгээ тийм ээ хогшороо тэгээд угаалга цэвэрлэгэнд бүгд нь дандаа тэр болж. Тэгээд Америкийн нөгөө зэргийн баазууд ч дандаа тийм гадны хүмүүсийн тэр тухайн орны хүмүүсийг өсвөлээд ажилуулад нөгөө цалин мөнгөний өгчдөг. Тэгээд нөгөө цалин авахд бол мэдээж ажиллаж байгаа. Тэр дотор бол мэдээд олон тагнуулууд бас тушруулууд байсан л үсэхгүй. Энэ мэдээлэл бол нэлээх алдагдчихсэн юм бол зөвхөн байт юм лээ. Нууц биш бол одоо өглөө хэдэн цагт босоод ямар ажил төрөл хийдэг гэсэн та одоо 6 сарын туршид ч гэсэн нэг өдрийнхээ бас онцлоод ярил. Би чинь тэр чинь нөгөө салаа орлогч буюу дасгын дараагаар явсан. Тэр анх бид нар чинь нэг 120 гаруй хүнтэй ороод 50 гаруй хүнтэй барилгын одоо нэг салбар нэгж явсан шүү дээ. Тэр барилгын нэгж маань очоод нөгөө дайнд одоо сүрсэн нөгөө барилга байгууламж тийм ээ цэргийн одоо хотгоны нөгөө цэргийн байр одоо галтгоо гэдэг ч юм те иймэрхүү юмыг сэргэн босгох. Тэгээ бүүн бас одоо ард иргэдийн нэг шаардлагатайгаа объект гэдэг бас барилга байгууламж сэргэн босгох зорилготойгоор барилгын цэргийн 53 хүн бид нар таамж явжсэн. А яг манайхан нөгөө одоо 3 салаатаа тэгээд 120 гаруй хүн одоо өөргөө гүйцэтгэжсэн. Бидний бодвол нөгөө 3 салаа маань ээлжтэй нөгөө харуулт гардаг салааслаагаараа. Тэгэхээр ханаас байрал дээрх нөгөө байдаг. Тэгээ одоо 24 цагаар үрг гүйцэтгэж штэ. Тэгэл одоо ерөөсөө тасралтгүй хяналтыг тавьдаг бид нар. Харуулын цаг дээр гарна. Харуулын цаг дээр гараагүй хүмүүс нь одоо шуурхай болов уу тийм ээ машинтай эргүүл хийн. Тэгэл ер нь л 24 цагт бол унтахгүй тэгэл ерөөсөө бүхэл бүтэн шинжээгөө өдөржин ачаалтад өнгөрөөл. Тэгээ буугаал нэг өдрийн тал амарна. Тэгдээс хойш нөгөө нэг аюулгүй байдлаа хангана гэх нэг өлстэй шуудан модоор SMS авчираад байгаа өөрсдөө одоо нэг байр орчин тэр орчин тойрны одоо нууц хамгаалт дээр хийгээл ингээл эхний 2-3 сар бол өнгөрсөн шүү дээ. Тэгэл өглөө бол ерөөхдөө тэгээ харуултаа салаан бол өглөө 6 цаг гээд босно. Харуулгууд нэг 7-8 цаг гээд босно. Тэгээд босоод хоолндоо орно. Хоолныхаа дараа мэдээж нөгөө харуулт гарах нь одоо харуулт гарах бэлтгэлээ сургууль боо зөвсөсөн юм аав тийм ээ. Машин тэргээ бэлтэн. Тэгэл бид тэгээгүй нөгөө одоо байр орчин дагчуулах тийм ээ. Юу гэсэн одоо олон төрлийн ажлыг тэгэл өдөр харавсан сум шиг өнгөрчээсэн да. Инхээс сахиулах ажиллагаанд гэр орныхонтойгоо мэдээж холбогдож байсан уу байгаагүй бол гэр орныхон бол санаа зовхон тодорхой. За мэдээж тэр чинь бол одоо хүүхдээ ханаа тийм ээ аавыгаа явуулсан хүмүүс 50 сум гэж байхгүй шүү дээ. Тэгээ манай гэр бүл ч гэсэн одоо нэлээд бас их айдастай одоо яаж явуул энэ юусаа сурч юмэг байна гэх. Тэгээ би одоо сонин түүх ярихад би одоо бас тэр цэргийн багийнхаа хэвлийн төлөөлөгч хийдэг байсан юм аа. Одоо ингээд энэ сайхан түүхийг бас хүмүүст ярихад бас сонин байна л да. Тэгээд манай багийн дараа одоо навшууч генерал баяр мунаа гэж жанжиж намайг дөрвөлөх төр байсан. Би энэ хүнтэй бас 2 удаа нөгөө Иракт бас нэг дөр хэлжээр орсон. Сриланд бас анх нүүби анхид дэмжиж байгаа Монголын цэргийн баг ороход нэг дөр хэлжээр би бас тэр энэ дарагтай хамт орсон. Тэгээд дараг маань бас бид ч нэг анги манай албаны дарга байсан. Тэгээд намайг би ч нөгөө соёлын хүмүүст олон нийтэд ажил хариуцсан офицер байсан байхгүй юу 150 дугаар анги. Тэгээд тэр ч үднээсээ гэдэг нөгөө хэвлийн төлөөлөгч хэвлэл мэдээлэлтэй харьцах төлөөлөгч болох гэсэн. Одоо нэг одоо ар гэрийнхний хүмүүсийн нөгөө одоо тэргүүдийн нөгөө цэргийн багийнхаа ар гэрийнхнийг тэдний загтлыг одоо ар гэрээс ирсэн захаа занааг авах. Тэдний бичсэн захаа занааг нь одоо би буцаж бичээд ар гэртэй нь одоо холбох нь ийм үүргийг гүйцэтгсэн л дээ би 6 сар их яваар 5 сар шахууд тийм үү. Тэгээд манай өдөр дугаас хэлдэг байсан. За чи тэр захаа занааг сайн уншиж шүү. Янз бүрийн одоо ар гэртэй тийм ээ
асуудал үүссэн. Янз бүрийн захиа мөхөө бид нар танилцуулаад ингэ шүү. Бид нар тэгж хянжаах болохгүй л дээ. Чи мэдээж ар гэрээс нэггүй юм сонсоод ар гэрдээ тий одоо ингээд одоо нөгөө янз бүрийн гачигдал зовлон одоо юу үдин тийм ээ асуудал үүссэн юм чи ингэ сонсч үтэн ч өгөн сэтгэл санаа хямраад асуудал тэр бууцх тарьж байгаа юм юм яаж гэдэггүй тийм ээ. Бид тэрнээс их болгоомжтойгоо. Тэгээ би тэр захиануудын одоо ингээд цуглуулна. Өглөө болохоор тэдэн цагт одоо ингээ ар гэрлүүг одоо мэйл бичих захиа бичих юм байлгаа. Тэгэл ер нь лекцлэнд одоо найз охиндоо их нэртэй дээр бичдэг л одоо тэгэл хамгийн сайхан одоо хайртай дуртай л гэдэг байдаг. Би тэрийг дамжуулдаг өрхтэй. Тий. Бас уншин. Тий, уншин одоо би өөрөө уншин шүү дээ. Уншид анализ хийгээ тэгээ энэ юм зохиол шүүгээ дараа нартаа танилцуулна. Тэгдэг байсан. Тэгэл заримдаа нөгөө мэйл дээр би ганцхан нөгөө мэйл дарга бод дээр нөгөө мэйлээс өхнө. Манайх яг одоо хэвлэл мэдээл хариуцсан бүр нөгөө яам жанжиж дараа мэдээ үлгийдэг гэдэг нөгөө соём сонины сурвалжлагч явж ирсэн юм тэр мөнгө гэдэг. Одоо талигаж болсон байгаа. Тэр сурвалжлагч маань бол нөгөө хэвлэлийн мэдээ бэлтгэн нөгөө дарга маргын нөгөө хэлэх үгний янз бүрийн нөгөө арга хэмжээ ингэсэн хариуцсан. Би болох нөгөө хүмүүстэй арга гэрэн захиаг нь толддог байхгүй. Тэгээд би ч өглөө гараад нөгөө захиануудаа надад оруулаад ирнэ. Өө нэг юм тал цаасан дээр зарим ч өсөө хүндөцөхгүй үзүүлэхгүй би хувийн нууцыг хадгална шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд одоо тэр захиануудын тэгээд нөгөө мэйл хаягаа шалганда дарга үтээ дарга нээгээл нээ чинь хаяа нээсэн бай. Хоёлаа нэг тийм купедэнд очив нөгөө интернет купе гэдэг. Тэр купедэнд очиод тэгээд одоо цэг дээр нэмдэ. Тэгээд Монгол хууртай нөгөө гадаадаа усууд цэнтэгдээс хуваарлаад орсон. Манайгаас ч одоо бие л очиж орно шүү дээ. Дарга бид нар цөөхөн л болгон цоёгоо өндөрлөх олон хүмүүс нэг ороод авахгүй тийм боломжч байхгүй. Тэгээ нэг өглөөд очдог ороод очдог цагтаа тэр цагтаа очиж нөгөө хүмүүсийнхээ харуултаа үедээ тэгэл яг нэг өдөр өнжөөл маргааш нь л нөгөө мэдээг авч байгаа юм. Тэгэл одоо нөгөө захиан зүг шалгаа бичэн шүү дээ. Тэгээд одоо нэг ороод 20 гаруй хүнд захиа авч өглөөд 20 гаруй хүнээс захиа авна. Ер нь тийм. Тэгээд надаас бүр асуун нөгөө манай гэрээс захиа ирж мэйл ирсэн байна уу гэдэг. Тэгээ би чи нөгөө мэйлийн нөгөө копи дэж авч Word дээр хуулаад тэгээ хэвлээд өгдөг. Хэвлээд ураал тэрний гэл нэрийн дээр нь тавиал. Тэгээл өгөөл. Тэгээд нөгөөдөө чи яг тиймэрхүү цаасаар бичээд ингээл одоо харилцаж байсан. Одоо энэ төгөг бас ярихад одоо бас сонирн байна. Тэр үед холопи диск байсан шүү дээ. Одоо энэ флаш гэж юм гараагүй байсан. Тийм дискээр л одоо нөгөө компьютерыг хард гэж нөгөөдгөө уншуулаад тэгэл явдаг. Нөгөөдгөн зал вирус нэ бас. Тэгээ бидний бас тэнцээ тохиолдсон нэг хүндрэлтэй зүйл нь сэтгэл зүйн одоо нөгөө хямралд их орж ирсэн шүү дээ. Нойр гүтэх хямрал байхгүй. Би бол энийг өөрөө биеэр юм туулсан. Манай салааны хүмүүс ч гэсэн биеэрээ туулсан. Бид тэр ингээ шөнө нөгөө 11 10 цаг 11 цаг 12 цаг орондоо унтахгүй. Ерөөсөө нойрхгүй. Тэгэл нөгөө тэр нөгөө дайны цагийн байдалтай байгаа. Тэр нөгөө асал буушуудын дуурч байгаа газар чинь яаж тайван байх вэ? Бас тэрнээс бол тэгэл ерөөс унтах гад ном уншин. Тэгээс үүдээ ном уншааж унтгаа байна. Тэгээс үүдээ нүдрүүгээ гар шитэн тусгана. Тэгэл ингээл хүчээр унтж байгаа. Тэгэл нөгөө шөнө 4 мөрөв 5 мав гэл 3-аас хойш тэгэл нойрвол нэг нойрондоо нөгөө дийлтэй. Тэгэл өглөө ч нөгөө бид нар харуултаа ажилтаа тэгэл 7-8 гээд хүчээр тэгэл нөгөө нойр мөс юм босч ирнэ. Тэгэл өдөрчин нөгөө тийм байдал нойр муутай хүн чинь амаршдаг хүн өдөрчин жоохон нөгөө нозор тийм байдалд ордог. Тэгээ тэр халуун газар тийм хүндрэл тийм нэлээ халуун шүү дээ. Одоо манай өвөл тэдний өвлөлт манай л одоо нэг намрын нэг дөнгөс рүү орж байгаа тал орж шүү дээ. Тэгээ бид нар очиход бол 40 градусаас дээш 50 градусын хооронд халуун байсан шүү дээ. За тэгэхээр дэлгэр сайхан Хурандагийн хувьд одоо энэ салбарт хэдэн жил ажиллаж байна? Ямар ажил төрөл эрхэлж байна? За энэ зөвшөөрчний салбарт одоо офицер болсноос хойш 28 дахь жилдээ албааж байна. За би чи одоо цэргийн сургуулийн сонсогчоос тэгэл энэ ангид 256 дугаар ангид мотуудлагын салаан дарга, одоо оротын орлогч, сургууль солимсын орлогч, батальоны орлогч, тэгээд элитийн батальон 150 дугаар ангид сургагч багш, соёлын хөгжлийн ажилтан, зөвшөөрчний жанжин штабт сургалтын хэлтсийн одоо олон улсын хийсэг ажиллагааны мэрэгжлийн сургалт хариуцсан мэрэгжилтэн сургалтын хэлцэд одоо хүмүүлийн сургалт хариуцсан мэрэгжилтэн буюу нэг хэдэн чажилтанд оролцож байгаа хүмүүсийг одоо сургаж бэлтгэх энэ одоо ажлыг төлөвлөж байгаа юм байгуулдаг энэ ажлыг хариуцж байсан. За түүний дараа зөвшөөрчний жанжин штаб хүний нөөцийн хэлцэд инхий дэвж ажиллагаанд явуулдаг хүмүүсийн сонгон шалгаруулалт гадаадад бас гадаадын цэргийн сургууль, дотоодын цэргийн сургууль хэмжээнд сурчдаг хүмүүсүүд сонгон шалгаруулдаг энэ албыг бас хашиж авсан. Тэгээд одоо Батлан хамгаалах удирдлагын акт юмд
2 жил суралцж төгсөөд тэгээд 11 онд актимат гэсэн дараа өмнө говьдох зүсгийн 167 дугаар ангийн штаб даргын аврагч оператив эзхийн даргын албан тушаал 2 жил ажилласан. За энэ хугацаанд бүгд найрамд хятад ард улсад одоо стратеги судлалын хэмжээнд 1 жил суралцаад ирсэн байж хотод. За ингээд 2014 оноос 18 он хүртэл энэ ангийн 108 дугаар даргийнхаа зарчиг нэгт орлогч штаб даргын албан тушаал хийж чагаад 18 он 6 дугаар сараас одоо армийн зэргийн штаб даргын төвлөгт ажиллаж байна. Таны бодлоор одоо энд яг та би ийм зүйл хийсэн шүү гэд хэлвэл юу хэлмээр байна? За би энэ ангидаа бол одоо бас хүмүүсийнхаа сахилгадаг журам цэргийн албаны сургалт бэлтгэл дээр бас их анхаарч ажилладаг байсан. За тэр үед бас манай ангийн хамт олноос маань энэ төвчний марш тактик гэдэг энэ том тэмцээн болдог одоо олимп юм да одоо цэргийн олимп гэж эндээ бас манай бүрэлдэхүүн маань дөнгөж ирсэн жилээ бас хөрөл медаль дараа нь 17 онд Грек цэргийн тасаг маань алтан медаль тэгээ буудлагын одоо тэмцээнд 3 төрөлтийн тэмцээн багт маршд маань одоо бас анхудаагаа бас одоо багаараа мөнгө хөрөл медаль дээр авч байсан сайхан амжилтуудыг гаргаж байсан. За тэгээ би бүрэлдэхүүнээс маань олон 10 одоо авчаар ахлагч нар одоо бас тухайн үед бас албан тушаалж активдэх 5 хувьцаар 1 жил бас жариг орж бас их сайхан баярлуулж ялаа. Ингээ яриад байвал бас нэлээд би тэгэхээр наваад ажиллаж байгаа үед галууд хурандаатай би дамдаарч хурандаа 2 тавд ажиллажээс 2 хурандаа 2 цагт. Тэгэхдээ нэ одоо соёлын спортын төв маань одоо шаваан тавь энийг ашиглалтанд оруулж ялаа. Сүүлд нь одоо яг одоо албан шил оршигдгүй тийм цэргийн галтгоо гэдэг 200 хүн энэ галтгооны бас өөрийг тавилцаж ингэж бас явж ялаа. За тэглэх яг. Тэр инхийг сахиулах ямар ажиллагаанд явж вэ? За тэгээд түрүүн ярьсан би анх 2003 оны 8 сараас 4 оны 2 сарын дунд хүртэл Ирак хэрэгчлээний 1-р ээлжинд орсон Монголоос төлөөлөд байна да. За дараад нь одоо бүгд найрамдах сэрлээ улсад явагдсан нэгдсэн үндэсний байгууллагын инхий дэмжих ажиллагаа энэ цэнхэр дуулалтын ажиллагаанд яг одоо цэнхэр дуулалтын нөөбийн дөрмээр одоо энэ одоо зохицуулдаг энэ ажиллагаанд бас анхны Монгол Улсын цэргийн багийн анхны ээлжинд 2006 оны 1 сараас 8 дугаар сар хүртэл албаажлаа. Өргөө гүйцэтгэжсэн. За сүүлд нь одоо яг ангийн штаб дарга байж байгаа хугацаанд 2016-аас 17 онд бүгд найрамдах өмчүүдээ олсон одоо өмчүүдээ олж явж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын АНМИС гэдэг ажиллагаа. Энэ ажиллагаанд одоо холбогч офицерын өргөгийг бас гүйцэтгэжлээ. Тэгээ штаб офицер юм да тийм нүүб штабт одоо холбогч офицерын өргөгийг гүйцэтгэж 3 ажиллагаанд орсон. Энэ дээр их баяртай байд ингээ 20 жилийн тохиолдуулаад хамт одоо ангийн дэмжих ажиллагаа Иракт, Серлонд одоо хүмүүсүүд албааж яасан одоо хамтран зүтгэгч нартай, дарга нартай, найз нөхдөд ангийнхаа хамт олон бүгдэнд нь одоо энэ сайхан төгтөм баярын мэндийг хүргэж хамгийн сайхан эрүүлэн хийх хүсье. Нэвтрүүлэг төгсөхийн өмнө би бас нэг дурсамжийг сэтрээч гэж болж байна. Маш их урт хугацааг машинтай туулж байсан гэсэн тэр дурсамжааныг яриад байгаа. Би бол энэ Ирак, Серло хоёрын талын анхны ажиллагаанд орж анхны шавьд төсөж энэ талын юмд бас нэлээ ярих их сонирхолтой байдаг. Тэгээд энэ яах вэ нэг ярих зүйл бол энэ түүхэнд тэмдэглэгдсэн зүйл байгаа маа. Тэр Кувейт гэдэг улс байгаа. Кувейтэд одоо Америкийн цэргийн бааз дээр бид нөгөө тэр Ирак руу орох одоо тийм машин техниктэйг орох бэлтгэл сургуультай 13 хонсон. Тэгээ тэр Кувейтийн нөхцөл байдал бол их халуун. Зуны яг халуунд ноцсон хуурай халуунд нь одоо бараг л 50 градус 60 градус төр хүртэл халж исэн бохоо. Тэгээ Америкт хамтарсан сургуультай бид нар ч нөгөө хантаас дуулах хүмүүс чинь нөгөө тэр халуунчтай харуулсан бодлоо нөгөө усан хулганд болдог байсан даастаа. Тэгээд ингэж сургалт хийсгээ дараа бид нэр өөрсдийнхээ тэр нөгөө орос техниктэйгээ өөрсдөө авч очсон техникээ унаад тэрийг өөрсдөө аюулгүй байдлаа хангаад ингээд одоо 600 км бараг 700 км газрыг одоо тэр техниктэйгээ тэр халуун нөхцөлд туулж явж ирсэн. Тэр бол ерөөсөө л одоо санаас гардаг. Маш их олон хоног одоо бэлтэж байгаа бид нар чи байлдааны үүрэг аваад өөрийнхөө машиныг унаал. Тэгээ би чи анх тэр суваа ороход одоо Кувейтийн хил дээрээс одоо Ирак руу Ирак нутгийн одоо гүн хүртэл нэг 300 км гарцсан би одоо тэр нэг аюулгүй байдлыг хангадаг нөгөө одоо юу гэдэг цувааны хамгаалт гэдэг юм да. Цувааны хамгаалтын бүлэг гарсан, тасаг гарсан. Тэрний дараагаар нь одоо 66 дотроо суугаад тэгэл явж байсан. Тэр халуунд чинь тэгэл дээр бас нэг хэдэн цэргүүд маань баахан элцээ шуудаар хамгаалт хийчихсэн. Нөгөө машин маань нөгөө хэдийч нөгөө одоо нэг халахгүй шингийн хийцэн боловч тийм ээ. Орос тэрг бол яаж ч халтыг юм бэлээ. Халааж явахгүй, машин халааж явах. Тэгээ тэр нөгөө хамгаалтынхаа элцээ шуудаануудаа одоо зөвшөөрөл авч байгаа замын хажуур хүртэл хаяал. Тэгэл нөгөө их халуун жоохон ноцоор бол нойр үрэл. Тэгэл өөрөөхөө толгой дээр усгаалж жолооч маань явж байгаа л нөгөө жолоон дээр үргэлээл.
ингээл хой хай гэдэг. Тэгээд дээр нэг хавьд нөгөө нэг 10 гаруй тэргүүдээ бас юу болох вэ? Хаанаас нэм дайраад ороод ирчихвүлээ тийм ээ. Энэндээс босчих уу гэдэг. Бэлэн байгаараа хой анхаараа тэгжээш үгүй. Ингээл ерөөсөө ингэж явсаар байгаа нэг өдрийн талыг нэг 6 цаг үргүүстгэл. Тэгэл нөгөө ээлжин солигдол дараагийн нөгөө хамгаалтынх нь ээлж ирж ажил үүрэг аваад тэгэл нэг автобус дотор орж нэг нам унтж явж лээ 2 цаг. Тэрийг бол одоо бас мартдаггүй маа их сайхан дууршимжтэй. Өөрийнхөө техниктэй Монгол цэрэг хамгийн хол одоо үүрэг гүйцэтгэх тэр харийн оронд үүрэг гүйцэтгэх тохиолдол анхудаа тэр л байсан. Халахын голын дааш тэгж цаваагаар хол явж байгаагүй шүү гэлээ. За тийм нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн аваад бас нэвтрүүлэгт нь оролцсон танд ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэнгээр одоо дэлхийн тавцанд Монголынхаа нэрийг гаргаж авсан энхийг сахиулагчтай бас баярлалаа гэж үзэгчдийнхээ өмнөөс хэлье. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд оюун сайхан нэвтрүүлэгс Нанаа хамт олонд аймгийнхаа нийт ардар гээд зөвшөөрснийхээ болон цэнгэр дуулгатнуудаа бүгдөөрэнд нь 20 жилийн төвөгт баярын мэндийг хүргье. Тэгээд ажилтны амжилт Монгол цэрэг өшөө олон одоо олон орныг хийх сахиулж дэлхийн их тайм аюул байдлаа өөрийнхөө одоо дуу хоолой хүчин чадлыг гаргасаар болно гэдэгт итгэлтэй байдаг. За тэгэл яах вэ? Үзэгчдээ бидэнтэй хамт байсанд баярлалаа. Тусгай хорооны дайчид алхнаа тангараг өргсөн цэрэгүүд алхнаа тэргүүн саламт дараагийн тушаалтай таны төлөө их хорооны төлөө алтай ингэрт авууд хүлэнэ алдрын тэнгэрт хөвгүүдэн хоттой алсын харгуйд ээжүүд харуултнаа ангийн жигсаалт цэрэгүүд жигдэрнэ ээжи инкри хөвгүүд өслөө их хорны хүү боллоо ави алдрай хөвгүүд өслөө арт түмний хүү боллоо